бүх том барилгын орон сууцны хороолол хотгонууд дээр бүгдэн дээр нь үзлэг шалгалт хийгээд борооны усныхаа одоо системийг барилгын хуульд нийцүүлж шийдээгүй аж ахуй нэгжүүдэд торгуулийн тавиад уг одоо алдаагийн засах хүртэл дараагийнх нь барилгын зөвшөөрлүүдийг өгөхгүй гэдгээ хэл. Ойлгомжтой юм. За энэ ажлыг одоо энэ борооны уйлрал багасж байгаа үед одоо хийх хэрэгтэй. Хэдүүлээ нэг ийм сармагчингийн үлгэрээр амьдарч болохгүй. Өөрөөр хэлбэл одоо бороо зогсож чинь бороо дахиж дараа жил орохгүй мэтэр хэдүүлээ юм мартдгийг хэдүүлээ одоо бүрэн усан цэг тавиад бүх энэ том аж ахуй нэгж байгууллагууд бүх одоо энэ зөвхөн барилгын компани гэлтгүү томоохон энэ одоо зочид буудал, хаус, хорооллууд босгосон энэ байгууллагууд бүгд усны хаялгаа нийтийн эзэмшлийн зам руу хайж байгаа. Энийг нь болиул. Энэ дээр энэ өргөтгсөн бүрэлдэхүүнтэй шалгалт явуу. Дээр усны хоолоо эвдсэн МСС-ийн нэг төсөл байсан баха. Тэдний дээр олон тэрбум төгрөгийн одоо тэр нэхэмжлээ гаргав. Эргээд энийг нь засуул. Өөрөөр хэлбэл барилгын компаниуд, бизнесийн байгууллагууд энэ зэрлэг капитализмын зарчмаар ашиг олох гэж хэд тулаарч нийтийн эзэмшлийн зам талбайг эвдэн сүйтгэдэг. Нийтийн усны хаялга систем, усны байгууламжуудыг устгасан энэ үйлдэлүүдийг таслан зогсоож хяналт шалгалт явуулаад үүнийхээ мөрөөр бүгднгээс нь тэр зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдээс шүүхэд нэхэмжил гаргаж энэ зөрчлийг нь арилгуулж танах геодезийн байгууллага энэ мөнгөн хөрөнгүүдийг нэхэмжлэх ийм ажлуудыг зохион байгуулаа. Ус зайлуулах шугам сүлжээ системийн талаар газар дээр нь та бүхэн яваад эх оныхоо төлөвлөлтийг энэ 10 сарын 1-ээс өмнө танилцуулъя. Засаг даргын зөвлөлийн уралдаар танилцуулаад хэдүүлээ эх онд дахиад 20-30 км ус зайлуулах системийг шинээр нэмж байгуулъя.